шүү. Амын бүлийг тараагүй юм шүү. Тэгээ урд ишт хүрээгүй тохиол. Эрс хүрэх хоо. Ер нь Монгол Ардын намын Чухал асуудал хэлэлцэж шүү дээ. Тийм болохоор ээлгүй яг хаа ганцхан Арсан намынхын тараагүй байгаа юм байна. Арсан намын ярьж байгаа тэгээд хурж ирээд эрс хүрчихнэ. Монгол Ардын намын бүлгийн хурал өнөөдөр бол асар богино хугацаанд болж өнгөрсөн. Тэгээ ер нь бол ээлжтэй гарсан юм байна гэж ойлгоод байна зөө. Гэхдээ одоо нэг талдаа гарна гэдгийг яаж ойлгох юм бэ? Ер нь бол бид нар чинь баг хурал дээр маш их ярьсан шүү дээ. Баг хурал дээр бид нар чинь 15-6 цаг боргож ирсэн үү. Тэгээ бүх асуудлуудаа ярьсан. Зөндөө олон асуудлууд тавигдсан. Тийм болохоор одоо бол нэг ахтар бол яриад байгаа юм юу ах уу гэдгээр л нэгэнт одоо ерөнхий сайд асуудлууд оруулж ирсэн хуулийн дагуу. Тэгээ тэрийг хилцээд явъя гэсэн ийм л зүйл ярьсан. Түүнээс одоо тэгээд нэг ахтар багслаад байсан юм байхгүй. Ерөнхийдөө 10 зөвлөлийн өнгөрсөн одоо Баасан гарагийн хуралдаанаар ер нь өнөөдөр чуулганы хуралдааныг явуулъя гэдэг ийм товыг ер нь яагаад гаргах гэсэн бэ? Хэн санал? Ерөөсөө л эн чинь бүлэг мэдээж хуралдаж таараа. Бүлгээр хуралдаа тэгээд бүлгийн хамт заавал одоо хилцээд хоошоо хуулийн хугацаанд 10 хоногийн дотор гэдэг юм байхгүй. Тэгээд ер нь асуудлуудаа ярьж явчихвал яасан юм бэ гэсэн юм шиг санал гарсан. Шийдийн конорыг хуралдаж авч байгаа гэдэг ийм мэдээлэлс гараад байгаа. Тэгэхээр тэрийн даалгаврын байнгын орнд ийм хорооны гишүүдүүд буюу хараад бас байх гэдэг юм уу те? Ямар юм үзүүлэх тэрийг тайл мэдээд ах шиг байна шүү дээ. Яг үндэ бол тайл сонсоод ах шиг байна. Түүнээс бидний хүрээнд бол тиймэрхүү юм яригдсан, тиймэрхүү юм мэдрэгдсэн юм ерөөсөө алга. Тий. Яг үндэ бол олон нийтийн чиглэлээр одоо хэл мэдээлэлээр тийм юм яригдаад байна. Гас нэг гишүүдээс бас үгсгэн гарцсан баг. Түүнээс одоо мэдгүй тэр гишүүд одоо хаанс мэдээлэл аваад өөрсдөө тэрийг мэдээд байгаа юм уу бүү мэд. Тэгэхээр энэ санал хурлыг яаж явуулах юм? Ямар гормоор явуулах вэ? Би сая хэлсэн шүү дээ. Нээлттэй юмнаа. Юу нээлт юмнаа. Хуулинд хаалттай гэсэн юм заалт байхгүй. Тийм болохоор айх зүгээр горим гарч магадгүй. Хэрвээ горим гарвал горимыг одоо горимоор явах уугүй юу гэдгээ санд хураалт явуулна. Хэрвээ горимоор санд хураалтаар хаалттай явуулыг бол хаалттай нээлттэй явуулыг бол нээлттэй явуулна. Төрийн байгууллагын байнгын орон дээр засгийн газрын 11 сайд байд юм байна те. Тэгэхээр 10 сайд. Тэгэхээр энэ төрийн байгууллагын байнгын яаж нэг болсон? За би бол одоо яг өнөөдөр 25 гишүүн байгаа 25 гишүүн бол тим юм гэж бодсон юм алга. Яагаад энэ байнгын хороонд ингэ төрийн байгуулалтын төрийн асуудалтай холбоотой асуудлууд оруулсан гэсэн 25 гишүүн 2 одоо нам эвслээс 4 нам эвслээс тийм үү. За манайхаас гадна 4 ингээ 5 нам эвслийг жигд байх юм боломж олцоог л төрийн байнгын хороон дээр гаргасан. Манай байнгын хороо бол нэлээд нээлттэй явагддаг. Нэлээд идэвхтэй гишүүд ордог. Тэр зузмаа дарга сайд нэр бол голцоо ордог. Тийм болохоор асуудал бол тэр болгон хүмүүсийн гарт бол баригдаад идэггүй ийм байнгын хороо байж байгаа. Хэл үзүүлэх асуудлыг хилцэх нь өөрөө үндсэн хуулийн зөрчлөө гэдэг зарим гишүүд илэрхийлээд байна шүү. Тэгэхээр энэ дээр та бас за тийм юм байхгүй. Тийм байхгүй. Энэ хуулийн дагуу эрх нь бол ерөнхий сайдад өөртөө өгсөн байхгүй юу? Тэр цаана одоо чинь юуны тэгээ бодлогын асуудлууд оруулж ирсэн байгаа үстэй. Мега төслүүдээ хилэлцэх цаашдаа энийг асуудлаа ингээд аваад явахын тулд эн чинь өөрөө бодлогын хүрээнд бол бид нарт ихтгэл үзүүлээч гэсэн ийм санал орж ирсэн тийм. Одоо ямар нэгэн байдлаар гацаахгүйгээр дэмжиж бүх төслүүд явж байгаа гэж болгоод байна. Гэхдээ нэг юм зүйл ойлгооч. Ерөнхий сайд өөрийнхөө хуулийн заасан үндсэн хуулийн заасан эрхийнхэн дагуу оруулж ирсэн. Бид энийг буцаах одоо тийм эрх зүйн орчин болоод энэ дээр өнөөдөр заалтаа байхгүй. Тийм тохиолдолд явуудна буцаана гэсэн ойлголт байхгүй. Тийм болохоор нэгэнд оруулж ирсэн бол хэдүүлээ хилцээ л дээ. Яагаад хилцэж болохгүй? Бүгдээрээ хэл мэдээлэлээр та бүхэндсэн мэдээлэл аваад л дээ. Ямар учраас орж иж байгаа цаашдаа яаж ажиллах юм хэдүүлээ тэгээ ярилцаж явж чуулган дээр ярилцсан, байнгын орон дээр ярилцсан. Ингээд нийт тэр тусмаа одоо энэ талбай дээр зогсож байгаа залуучууд хүртэл мэдээлэл аваад явах зүйтэй шүү. Тэгэхээр долгоон бол дараад нь ихтгэл үзүүлэх хэсгийг шийднэ гэдэг юм байна. Мэдхгүй өнөөдөр хуулийнхаа дагуу бүх асуудлаа бид нар явах хэрэгтэй. Хуулинд ер нь хэдүүлээ дандаа хуулиар явж явах хэрэгтэй шүү дээ. Хуулинд юу гэж зааснаас гадна өөрсдийнхээ итгэл үнэмшлэр явсаар хагаад бид нар итгэл үнэмшил гэх юм уу гэдэг нэрийн доор бид нар аливаа зүйлийг татаж ингэж чангааж явсаар хагаад аливаа асуудлыг хөндрүүлдэг шүү дээ. Хэдүүлээ зарчим бол зарчим хуулийнхаа дагуу явах хэрэгтэй. Хуулинд яг ямар үг үсэг заасан тэрнийхээ дагуу хэдүүлээ явж сурах хэрэгтэй байхгүй юу? За баярлалаа. Сая би зөндөө хариулчлаа шүү дээ.